Өнөөдрийн хичээлээр бид IELTS Writing Task 2-ны two-part буюу Direct Question Essays хэрхэн өндөр оноотой бичих талаар судлах болно. Энэ төрлийн эссений онцлог шаардлага болон банд 7.10-ны тэгд хүрэх бүтцийн тактикуудыг дэлгэрэнгүй авч үзэх болно. Эхлээд two-part essays онцлог шаардлагыг ойлгоцгоё. Эдгээр эс нь хоёр тусдаа шууд асуултад хариулахыг шаарддаг бөгөөд хоёуланд нь тэнцүү хэмжээний анхаарал хандуулах нь нэн чухал. Нэг асуултыг хэд их задлж нөгөөг нь орхитуулбал task response оноо буурах эрсдэлтэй. Two-part essays зохион байгуулалт нь маш тодорхой байх ёстой. Ерөнхий бүтц нь introduction, дараа нь question, нэгэнд хариулсан, body paragraph, нэг question, хоёранд хариулсан, body paragraph, хоёр мөн conclusion as, бүрдэн. Энэ нь нисэг логик дараалалтай болгож coherence and cohesion оноог нэмэгдүүлнэ. Одоо тэнцвэртэй хариулт гэж юу болохыг band 6.1 тэг болон band 8.1 тэгийн жишээн дээр харьцуулж үзье. Band 6.1 тэг хариулт нь хоёр асуултад хариулсан ч гүнзгийрүүлэлт баялаг санаа дутмаг тэнцвэргүй байдаг. Харин band 8.1 тэг хариулт нь хоёр асуултад хоёуланд нь өндөр түвшний lexical resource болон grammatical range IG ашиглан тэнцвэртэй хариулахад оршино. Санаагаа логиктой холбож эсгээ уншигчдад ойлгомжтой болгох чухал хэлхүүдтэй танилцъя. Furthermore, in addition to this, moreover гэх мэт үгсийг ашигласнаар таны эссийн coherence and cohesion оноо нэмэгдэнэ. Жишээ өгүүлбэрүүдийг анхааралтай ажиглаарай. IELTS Writing Task 2-нд өндөр оноо авахын тулд нарийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг ашиглах нь чухал. Although, while, whereas, эсвэл it is undeniable that, however гэх мэт бүцүүд нь таны grammatical range оноог нэмэгдүүлнэ. Эдгээр нь таны санааг илүү нарийн бөгөөд академик байдлаар илэрхийлэх боломжийг олгодог. Одоо дасгал хийж two-part essay бүтцийг хэрхэн гаргахыг сурцгаая. Many people believe that advertisements have a negative impact on society. To what extent do you agree or disagree? And what are the possible solutions to mitigate this negative impact? Гэсэн асуултад тохирох бүтцийг сонгоно уу? Зөв хариулт нь introduction, body, 1, agree, disagree, body, 2, solutions, conclusion, байна. Энэ нь хоёр асуултад хоёуланд нь зохих ёсоор хариулж байгааг баталгаажуулна. Баяртай.